Ингээд дийлгээд дээр нь тоогоо тавьчих юм шүү. Гэдэг чинь $40 юм. Өглөөний мэн бүгдээрээ сайхан амарсан уу? Тора бид гурав хичээлдээ явах гэсэн чи. Онгохгүй нөө. Ja. Цонх. За, цонх хөлдсөн байна. Тэгсэн чи эд хитдэг ирэн гинэ. 28 дэгри буюу хасах 2 хэм бэ. Зэш. А миний хол онгойч насан. Ээж нь энэ дээр логт орчиж. Ээж нь өнөөдөр 2 өгөө өргөж өгөх гэж байна. Өө юу те? Энэ амар хүнтэн болцсон байна гэдэг. Манай ээдний сурдаг урлагийн дунд сургууль 2009 онд баригдсан 300 сурагчтай цомхон сургууль. За 2 үгээ сургуультанд богинд буулгачаад. Манай ийшээ хараа. Өчигдөр нөө шүн хасах 2 хэм сэрэггүй хонсон модод хажуу талын зүлэг эдэр бүгдээр цан цохоод. Манай ийшээ 32 хэм хүрээд ирэхээр ер нь юм хөлдөж эхэлдэг. 0 градустай болоод ирэхээр. Зак. Гэтэ сайхан өдөр байна уу? Алтан сайхан нараа ийсэн. Богийн өглөө 2 үгээ сургуульд нь хүргэж өгчөөд одоо бараг 9 цаг болох гэж байна. Гэрийнхээ ойрхон license department ирээд манай гэрийн хуваар өөрчлөгдсөн. Ягаад тэгэхээр өглөө болгон шири маань 2 үгээ хүргэж өгдөг штэ. Тэр хуваар маань өөрчлөгдөөд богийн 2 үгээ хүргэж өгдөг болсон. За шалтгаан нь та нар сонсвол баг инээдчих хөөрнө. Шири 2 үгээ сургуулаас нь хүргэж ирээд орж ирээд за богийн станыг гой нэвтрүүлэг орсон байна. Гой шин кино орсон байна. Хоёлоо гой кофе ууя гэд. Тэгээ баг намайг уруу татаад би одоо өөрөө өгнө сайн дураараа үзэж байгаа л да. Гэхдээ намайг уруу татаад тэгээ хоёлоо юм үзээд 11 12 хүртэл гэртээ. Тэгэхээр би өглөө гарах байсан ажил маань ингээд хойшлогдоод ингээд амжихгүй тохиолдол зөндөө байсан учраас миний шийдвэрээр манай гэрийн хуваар өөрчлөгдөөд богийн өглөө 2 үгээ сургуульд нь хүргэж өгөөд өглөө амжуулах ажлуудаа амжуулдаг болсон. Ингээд манай гэр бүл шинэ хуваартай болсон. Өнөөдөр 9 цагаас энэ license department-ийн гадаа 2 машиныхаа одоо нөө жилдээ нэг удаа ингээд стикер сунгуулна штэ. Тэр маань одоо 3 сар хугацаанд болж байгаа болохоор ирсэн байгаа. Тэгсэн чинь license department айгүй эрт онгоодог юм байна. Би 9-оос онгоох юм байх гэж 9 цагтаа уралдаад ирсэн чинь өглөө 7:30-оос онгоодог юм байна. Мэдгүй байсан мэдэж авлаа. Тэгээд жилд нэг удаа машиныхаа стикер ингээд мөнгө төлдөг штэ. Тэгээ энэ болохоор мууж хот болгон өөр байдаг. Манайх урд нь King County-д амьдарч байхад King County айгүй жилийн хураамж нь өндөр төлдөг байсан. Бид хоёр тэгэхээр яг бас ингээ 3 4 жилийн өмнө гэхээр манай машин бас он нь арай залуу байсан гэх юм уу. Манай Honda Odyssey бол хасууг төрөхөд бид нэр 2016 онд яг үйлдвэрээс нь авч ирсэн. Дилерээс. Тэгээд энэ Toyota Camry-га болохоор Ирмөнийг high school 11-р ангид байхад авч ирсэн. Тэгэхээр энэ жил чинь манай Honda Odyssey 10 настай Camry маань ингээд 8 настай болчихж байгаа байхгүй юу. Тэгээд одоо бидний амьдарч байгаа энэ Thurston County Olympia маань одоо Seattle-аас хурдны замаар явбал баг цагийн зайтай. Тийм зайдуу бүрээ төвлөрсөн газар биш байхгүй юу. Тийм болохоор энэ машины стикер эдэр бүр хайцсангүй хэмтхан. Өмнө нь King County-д байхдаа жилийн хураамжинд баг 300 орчим төлдөг байсан бол нодлон 100 хийдэг гэж төлж ирсэн. Гэхдээ энэ жил болохоор Honda Odyssey ингээд 100 харагдаж байна. $118. Toyota Camry болохоор $90 орчим. Ингээд нийлээд $200 орчим л төлөхөөр сайхан хямдхан ирсэн байна. Тэгээд бас нэг юм нөгөө сонирхуулаад хэлэхэд ялангуяа нөгөө Монголоос ирээд удаагүй байвал богийн ингээ влогтой гэдэг айгу онцолдог те Монголоос ирээд удаагүй байвал гэд Монголоос ирээд удаагүй хүмүүст
бүх юм шин. Бүх юм сурах ингээд их юм ингээд сурах хэрэгтэй болдог. Бидний хувьд ингээд энгийн мэддэг юм Монголоос ирээд удаагүй байгаа хүмүүст мэдхгүй шинэлэг юмнууд байдаг учраас богийн заримдаа влогтоо онцолж хэлдэг байгаа шүү. Тэрийг бас та нарыг маань ойлгох байхаа гэж бодож байна. Нэг нь болохоор он, нөгөөтг нь болохоор сар байдаг штэ. Тэгээ тэрийг ингээд нөгөө ээлжлээд ингээд тавьчвал он байх газар ингээд сараа наачвал ингээд сандрах юм байхгүй, яана инэ байхгүй. Энэ нөгөө license стикер худалдаж авсан license department дээр ирээд үнэ хэлээд би ингээд зөрүүлээд наачлаа гэхээр ингээд үнэгүй дахиад өгдөг шүү. Бас хин нэгэнд хэрэгтэй мэдээлэл байж магадгүй гэдээ оруулж байна. За хоёр машиныхаа стикерийг аваад гараад ирлээ. Миний нөгөө яриад байсан одоо энэ номер андуураад энэ сар дээрээ наачвал одоо ингээд наачвал сандрах юм байхгүй. Очоод нөгөө саяны одоо license department-ийн газараа очоод үнэгүй ингээд бас авчдгийг шүү. Би ингээд буруу наачлаа гэдэг үнэ хэлээд. За ингээд за ингэж яагаад ингээд наанаа. За манай можийн 27 оны стикер бол улаан өнгөтэй болсон байна. Зак. Энэ хоёрыг харж байна та нэр. Хөрхөн зөнтэй том болчихно хөө. Ямар чараалаг юм бэ. Манай гэрийн ойрхон энэтхэг Непал Өмнөд Азийн орнуудын бүтээгдэхүүнтэй дэлгүүр нэгдсэн байна. Сонирхолтой маа орж үзье. Төвхөн халуун ногоо амтлагчуд л өстэй янз бүрээр байдаг юм байна. Айгуу тийм хурц үнэртэй дэлгүүр байна. Айгуу тийм соус, амтлагч. Айгуу том дэлгүүр байна. Шар тус харин янз бүрээр байна шүү. Энэ жишээлбэл 900 г шар тус $24. Дараа $21. Энэ бүр томтой нь $33-38. За naan bread бол өстой янз бүрээр байдаг юм байна. Дараа сонгонтэй цулгуу одоо гамбар шиг. Тэгээ эдгээр чинь халааж байгаа дотор нь мах амтлагч будаага хийж иддэг шин. Ёстой янз бүрээр байна. Naan bread бол. За тэгээд мэдээж халаал махнууд загас, хонь дахиад голчлон байна. Битүү, чанагч, жигнүүр. Тэгээд биш юм арц марчиг өнөртэй. За энэ бол ямарчсан хүчний суур бол байна. Айгуу орц өнөртэй чинь ш. Арц хүч ла. За ийм юмтай дэлгүүр нэгдэжээ манай ш. Энд нэг сонирхол татчих байгаа юм. Энэ 100 шиг хараа. Энэ доор нь ингээ галаа хийж чинь. Дээр нь ингээ юм умаа шарна. Эсвэл энийг ингээ дийлгээд дээр нь тоогоо тавьчих юм шүү. Тэд чинь $40 юм. Энэ яг зориулалт нь яаж хэрэгэлдэг юм бол надад бол юм жижигхэн бас 100 шиг л харагдаад байна та. Бас хөөрхөн бариултай. Хасууга хөг сургуулаас нь авахар ирсэн байна. Өнөөдөр Patrick's Day хүүхдүүд ногоон өнгийн утсан өссөн байгаа юм. За манай ногоожонгоо ирж байна. Ногоон. Тэ цэнхэр ээж хатар дээр юу нацаа асуугаа. Lucky Happy Patrick's Day гэж юм уу? Гутал нь хүртэл ногоон байгаа шүү дээ. Ээж нь яаж дутхгүй бас ногоон өнгийн өмд өмссөн байгаа. Өнөөдөр бүр тэр ажилч нь хараа бүр ногоон өнгийн амбрелла бич. Тэр үнэхээр үнэн чи юмд асууха. Чи бох гэдээсэн ми тийм үү энэ хараа жимстэй юм уу? Бах. Асуу. Хичээ юу түрүүчийн 7 хоног сайн өдөр болгон намаа унссан те?
Yeah. Тэгээд reward тэгээд юу авах юм гэж чи бох авахулна гэсэн. Тэгээд ээж нь бох авч өгч байгаа. Юу яаж байгаа юм? Өө эвэртэй болцсон. Өө эвэртэй болоод unicorn шиг болоод Манай аава амарж байгаа өдрөө мэдээж хэрэг Монгол хоолоо хийнэ. Сайхан зузаан, махтай үхрийн хавирга чанж байна өнөдөр. Шүлэнд нь сайхан ногоо хаяад, гурил чанаад, манай хоёр гуриланд нь маш дуртай. Нэрээ энэ салаад мастер гам материалаар хийдэг болохоор энэ хоёр одоо болдон ч гэсэндээ халуун хоол хийгээд таглаад тавьсан бахад 2-3 цаг халуунаа маш сайн барьдаг. Тэгээ бид хоёр хоолоо идчихэд хараа дожоо бэлтгэлдээ явж гин. Цагаан сараар манад ирсэн хөөрхөн халиуна охин Батга хоёр маань хасуугийн хараа дожоо дээр бэлтгэл хийдэг болсон. Or sometimes like people like doing that. You can just take that. And then хар бүстэй. Мондөг охин байна. Манай хасуугаг өстөх хөрхи ивсэлтэй байна гэл тэгээд. За ингээд анагийн удирдлаганд ороод жуда бэлтгэл хийгээд ээжтэй хасуугаа хөө. Бид 3 эд нагаагаа teen night parent хүргэж өгөхөөр явж. Middle school дээр аюу хөөрхөн 6, 7, 8 дугаар ангийн хүүхдүүд ингээд teen night гэж сардаа нэг удаа пари хийдэг юм байна. Тэгээ миний хүү 2 дахь удаа явах гэж байгаа тийм. Тэгээ очихоор юу болох вэ? there's gonna be like some arcade games. There's gonna be like there's gonna be some sports like inflatables, like really fun stuff. Оо ямар гоё. Зөндөө найзууд нэрнэ те. Тий. Багш нар нэрх үү? Үгүй. Үгүй. Тэгэд сар болгон өөр сургууль дээр болдго юм байна те. Тий. Миний хөө найзуудтай гоё ягараа за. За. 3 цагийн пари. Тэр доор юм байна ээж хөө. Чи хараа бүр тэр хүүхдүүдийг хараа. Тэр нөгөө нэг бүр юугаар шалгаж штэ ээж хөө хараа. Ой нарын машинчаас айхтар гэрэлт. Оо цагдаагийн машин ирээ зогссон байна. Бас юм. Тэр хүүхдүүдийг бүр нөгөө нэг аэропортоор ороход шалгадаг шиг шалгаж байна ахтар. Ээж үш. Бай. Have fun ээж хөө. Уцаа авсан тэ ээж хөө. Дүүгээ баяртай гээ. Дүү. None. Оо чарэ дүү нэли. Хоёр. Secret handshake first. Secret handshake ингэ. Хөрх ш. Өглөө болгон хичээлдээ явах та. За, минийх урд цух уу? Орчих. Агаа нэгэ 3 цагийн парид орж ин те. 6 сургуулийн 6, 7, 8 дугаар ангийн ингээ хүүхдүүд. Тэгээ сар болгон өөр сургууль дээр энэ ингээд teen night парига хийх юм бэл. Өвхөр. За ээж хоёр явъя. Миний өчөөд ээжтэйгээ үлдсэн. Хойл яах вэ? I don't know. Burger King ороод ice cream кон авах юм уу? Yeah. Don't tell Aiden, okay? За. За. Эднийг шалгуулж. Хаахтар шалгуулж нөө хоёр машин өвчлөө. Энэ маш яг урдуур нь орчлоо. За бит хоёр гэрийн дагуу Burger King-ийн гадаа ирж байна. Ice cream байгаасаа заримдаа out of the ice cream болцсон мэдэн тээж хөө. Хоёлоо sure drive thru хийчий та. That's McDonald's. McDonald's уу? Тэгдэг билүү? Hello, what can I get for you today? Hi, do you have ice cream cone? Yeah. Can we have one? Just one ice cream cone? Yes, Okay. Anything else for you today? that's all. Alright, hold on. Give me a second. Okay. Нэг ice cream cone захиалсан ч юм уу. Ингээл It'll болов. be $1.85 at the ticket window. Sure dear. $1.69 plus tax. $1.85 dear. Йоо, ямар ч урд машин байхгүй шүү дээ. За миний үг ice cream cone.
Мэж. Ага байхгүй хоёлоо булганаад. Миний үе сая ямар их напки өгсөн бэ? Нара нэг айскрим кон авсан ч бүр ийм их напки. Ям. Эд нь мэдгүй байхаа тий. Яна гэдэг нэг хөөе. Үнээр гайхалтай. Where is it? Энэ тэр доор унц. Oh my. Cheers. Баярлаа. Хасуу чи одоо уцтай болоод гоё байгаа юу нэрэ? Найзтайгаа яриа л тий? Чиний нөө влогийг хүмүүс үзээд хөөлгийдөө хасуугаараа уйлчлаа гэд зөндөө хүмүүс тэгсэн байл шүү дээ ээжүүг. Тэг баярлаа тий? Натаа хамт уйлсанд баярлаа гэх юм минь хүү. Миний ч өөрөө уцтай болоод бөөн баяр болоод найзууд руугаа жалгаа зүгээр. Аавыгаа ирсэн чинь аавдаа хэлж дахиж уйлаад манай өвчин бас л заримдаа драма шүү дээ. Хөрхөн зөөлөн хөө шүү дээ. Тэнд юу болов гэж хараа. Цагтаа ирсэн биш үү чүү дээр. Яа. Тийм яана. За 3 цагийн дараа хоёул агаагаа аавна да. Эсвэл аав нь авч магадгүй дээ ажиллаа тараад ирэхээр те. Манайх дайгүй ойрхон сургууль сая сургууль.